Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Эндер Хайнар болон Жозеф Вайзид. Ядаж яриаг нь сонсоод үзье. Жозеф Вайзид хойд зүгийг төлөөлөн зогсож байхад манай баатрууд төв нутгийн хүмүүс байна. Энэ нь төв болон хойдын хооронд амархан зөрчил үүсгэж болзошгүй гэж хүмүүс ярилцах ба. Эндер Хайнал та яамар байна гэж асуухад Жозеф Вайзид хамгийн сайн үр дүнд хүрэх боломжгүй бос ядаж хамгийн муугаас нь сэргийлэх хэрэгтэй. Хамгийн муу үр дүнгээс арай дээр зүйлийг зөвхөн бүрэн ялагдал авчирч чадна. Тэгж байж л ирээдүйг төлөвлөх боломжтой болно гэж бодоод. Жозеф планыг үргэлжлүүл. Татгалцснаар хатагтай Одиссегийн нэр хүндийг гутааж болохгүй гэж хэлэхэд Эндер Хайнал Сэр Жозефийг төлөөлөх хүн байна уу? Тийм бол би хүсэлтийг чинь хүлээн авъя гэж хэлэх ба. Дункан бол Одиссегийн цорын ганц баатар, бас өргөцсөн хүмүүс хит олон баатар дагууж ирэхийг хоригддог бичигдээгүй хөлтэй. Тулаанч үүсэх боломжгүй гэж дотроо бодох ба. Жозеф нэг хүн байна. Вайзид гэр бүлийн Жозеф. Би хатагтай Одиссегийн нэр хүндийг үүрэх агуу дайчнаар Шуаргийн Владыг томилж байна гэж зарлав. Эндер Хайнал гэхдээ тэв чин баатар биш шүү дээ. Тэр ямар ч ирэхгүй гэж хэлэхэд Жозеф нэр хүндийн тулаан бол сэлэн барьж чадах хинч хийж болно гэж хэлэхэд Эндер Хайнал гэвч өрсөлдөгч нь баатар хүн. Игэл тариачныг илгээх нь аранштейны нэр хүндийг дошоо хийж буй хэрэг. Чи Вайзид гэр бүлийн нэр хүндийг бодож энэ зүйлийг хийсэн гэж үү? Уурлахад Жозеф би түүний нэр хүндийг баталж байна. Та нар тийм ядахгүй арга зайд ашиглаж Вайзид гэр бүлээр тавлахыг оролдсон. Би түүний нэр хүндийг баталж байна гэж хэлв. Эндер за яах вэ? Ийм зүйл хийх хэрэгтэй байгаа юм бол гэж хэлэн зөвшөөрөх ба. Доод шатны эгэл хүн юу ч чадах байсан юм билээ гэж бодов. Влад би үнэхээр тололдно гэж үү? Баатартай юу? Заяр тийм ээ. Влад би үхэхгүй үсттэй. Заяр чи хэцүүдвэл би дундуур норно. Влад ерөөсөө хамгийн муу тохиолдолд гэж асуухад Заяр юм хийсэнгүй. Влад хүү яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ гэж бодох ба. Жозеф Влад гэж дуудан Владыг тэврэх ба. Влад гайхна. Сэр Жозеф ийм зүйл хийх шаардлагагүй дээ гэж жаахан сандран хэлв. Жозеф зүгээр л 10 минут исчих. Би анханасаа бүх зүйлийг бэлтчихсэн байсан. Бордонд хэдийн тушаад өгчихсөн гэж хэлв. Влад 10 минут хангалттай гэж үү? Жозеф чи зүгээр их цаг хожих хэрэгтэй. Влад ойлголоо. Жозеф жоохон удаан тэсвэл бүр сайн. Влад би чадхаараа хичээгээ тулаанд үлднэ гэж хэлв. Жозеф богомжтой байгаарай. Влад за сэр Жозеф гэж хэлнэ. Тулааны талбарт гарах ба би Шоргийн Влад байна гэж хэлнэ. Алисэд өөрийгөө танилцуулна. Тулааны талбарт гарав. Пабло бамбаага хаяад чи миний нэрийг сонсох ирэхгүй. Чам шиг ирэхгүй новш гарч ирсэн цагаас эхлэн энэ тулаан нэр хүндтэй тулаан байхаа болсон гэж хэлнэ. Уурлав. Влад эрэхтэй наад үгэнд чинь би дургүй. Яагаад та нар гэрэгдсэн үзэсгэлэнтэй бүхний дандаа ганцаараа эзэмшдэг юм бэ? Игэл дорой газар төрсөн ч гэсэн надад юу дутагдлаа гэж. Би юу ч биш байсаар төгсөх бодлого байна. Би чамаас юугаараа өөр юм бэ гэж хэлв. Пабло Вайзидийн нэр хүнд гонсон бололтой. Чи тулааны дүрмийг үл өшөөж болно. Бага хамгийн сайн чаддаг бүхнээ дайчлаад бүх хүчээрээ над руу тогтол. Би тэр итгэлийг чинь өнөөдөр таслана гэж хэлв. Влад маш хурдан Пабло руу дайрах ба Пабло цохилтыг хаагаад тийм ээ. Тэр хүү анх удаага өөрийнхөө төлөө биш, өөр хэн нэгний төлөө сэлэн барьсан гэж бодов. Дотоод дуу хоолой бамбаага барьж байсан зүүн тал руу чингэлвэл дадал зуршил гэдэг аимшигтай зүйл шүү гэж хэлв. Пабло тэр хурдан юм байна. Тэр зүгээр нэг туршлагагүй ногоо новш биш бололтой. Тэр бол төрөлхийн авьяастан. Туршлагагүй ч гэсэн түүнээс нэг зүйл гяс хийж байна. Үсгэлэн чоншиг бич бодох ба. Чиний ирч хүч сайн байна. Гэхдээ чи хараахан боловсрч гүйцээгүй байна гэж хэлнэ. Хүчтэй дайралт дээрээс хийв. Влад арай хийж хаах ба. Аах, чулуугаал сөхөж байгаа юм шиг санагдаж байна. Пабло авьяасаа шилж дууссан уу? Гэж хэлнэ. Ахин дайрах ба. Дотоод дуу хоолой. Шууд сүрж бүүхэ. Ямар нэг байдлаар зайлуулах ёстой гэж хэлв. Гэвч Пабло Владыг хойш нислэн цохих ба Влад хаан мөргөн мөн үү? Пабло чи гайхавтай юм.
хитрхи эрт байсан ч чи миний эсрэг зогсох эрхтэй новоо ногш юм. Бидэнтэй ийм газар ууфцсан харамсалтай. Намайг дараа ирж олоорой. Сайн байлаа гэж хэлэн эцсийн цохилтоо хийх гэж байхад нь Паблогийн дайралтыг флат каунтер хийх ба танхимд байсан бүх хүн байхав. Пабло эн чин сөрөг дайралт уу гэж байхав. Хүмүүс энэ үнэхээр боломжтой гэж юу? Энгийн нэг дагалдан баатар Хүлэг баатрын сэлмийг хаачглаа гэж юу? Хүмүүс тохиолдол байж таараа. Түүнийг хараач сэлмэж өргөж чадахгүй байх шүү дээ гэж ярилцав. Пабло тохиолдол гинэ. Үгүй ээ. Энэ бол миний хувьд түүнтэй сэлэм зөрүүлж үтсэн хүний хувьд ч хүлээн зөвшөөрөхөд бэрх. Хим маягаас гадуур зүйл хийж бодов. Улаад яагаад заавал чи гэж асуух ба Пабло гайхна. Ухаан автчихсан юм уу? Үгүй ээ. Дурсамж дотроо ямар нэг зүйл зүүдэлж байгаа юм болов. Дуу хоолой. Ирэх мэдлгүй хүү үргэлж гэрэгдсэн зүйлсийг мөрөөддөг. Тэр чадвартай болохыг хүссэн, боломжийг хүссэн. Тэгээд ирэх мэдлэгтэй болохыг мөрөөддөг байсан. Гэрэгдэх тийм нэгэн газар руу орчихыг. Улаад би ч бас тэнд байхыг хүсэж байна. Дуу хоолой. Тэр одоо гэрэгдэх гэж байна. Хэний ч урд өмнө харж байгаагүй хурц гэрэл гэж бодох ба. Улаад би ч бас тэнд байхыг хүсэж байна гэж хэлэн сэргэв. Пабло энэ чинь юу вэ? Хэсэг зур гайхав. Улаад сэлмээ маш чанга атхан тулалдаж эхлэх ба. Заяр. Би түүнд үүнийг хийх гэж үзүүлээгүй. Үндсэн суулгацтай анхаараасаа гэж үзүүлсэн юм. Гэтэл тэр аль хэдийн ашиглаад эхэлчихсэн байна гэж гайхах ба. Пабло сэлмийнх нь үзүүрдэх хурц хэрн алав болж. Үүний оронд түүний сэтгэл шийдэмгий чанар дүүрэн байна. Сонирхолтой юм. Тэр шийдэмгий чанар хаашаа чиглэж байна вэ гэж бодов. Улаад сэлмээ чанга хоёр гараараа атгах ба. Пабло сэлм нь өлөж байна уу? Хүлээгээрэй. Гэрэлтэх гэж байгаа юм уу гэж гайхах ба. Пабло хэрв тийм бол би Хүлэг баатрын үүргээ биелүүлэх ёстой. Хаагаарай гэж бодон дайрах ба. Тэгэд гаргаад ир. Гэрэлтэх гэж байгаа чиний ертөнцийг гэж дотроо бодон дайрахад улаад дайралтыг хаах ба. Танхимд байсан хүмүүс эн чинь юу вэ гэж бүгд гайхах ба. Владын элднээс багахан хэмжээний аура ялгарч. Пабло бамбай надад бамбай аваад ир гэж хаширв. Нэг зэрэг тийм ээ Пабло Баатра гэж хэлэн бамбайг өгөх ба. Пабло би бол Арнштейны Пабло байна. Ирэх мэдлийг атгсан хүү минь. Надад нэрийг хэлээч гэж хэлэхэд Флат би бол гэж хэлээд Флат би бол ирэх мэдхүү газар төрж өссөнгүй. Гэвч гэрэгдэх газар руу алхах нь очиж би өөрийн ирэх мэдлээ баталгаажуулж чадлаа гэж бодов. Флат би бол Шоргийн Флат байна гэж хашгиран гэрэлтэх ба. Пабло хүрээдэр Шоргийн Флат гэж хийшин Флат болон Пабло хоёр хамаг хүчээрээ хальс толов. Үзэгдэд шилжиж Флат ухаан ардсан байх ба Пабло сайн байлаа гэж хэлв. Эндэр аура байна. Тулаанд аура ашиглахыг хоригдсон шүү дээ. Тэр новшийг хасах хэрэгтэй гэж орилох ба. Пабло ачаагүй новш. Нүдний чинь өмнө үзэсгэлэн цэцэг дэлбэлж байхад чи зөвхөн цэцэг унахад гарах жимсний тухай л бодох юм даа гэж бодов. Жозеф Пабло Баатра Хүлэг баатрынхаа үүргийг гүйцэтгэсэнд баярлалаа. Пабло би зөвхөн хийх ёстой зүйлээ л хийсэн. Миний хувьд ч гэсэн нэр хүндтэй агшин байлаа. Жозеф тахилч саяных аура байсан уу гэж асуухад тахилч тийм ээ мөн. Жозеф тэгвэл тулааны ариун дүрэн болон сэлмэний хууль хоёрын айл нь давуу эрхтэй вэ гэж асуув. Тахилч сандран хүн төрлөختний түүхэнд ганцхан хүн л байдаг. Тэрхүү ихэн цовтой хамт ирдэг хууль журам бий. Сэлмийн мастрины хууль бол нэр хүнд хийгээд үүрэг хариуцлага бөгөөд энэ нь мөн хааны эрх мэдтэй холбоотой байдаг гэж хэлв. Жозеф дүрэн болон хууль хоёр хоорондоо мөргөлдөж байна. Нэр хүнд нь ихэндүү эсвэл үүрэг нь ихэндүү. Энд байгаа хинч аль нь ихэнд гэж хэлж чадахгүй. Тиймээс би энд болсон зүйлийг ариун ширээ болон хааны ордонд игтгэх ёстой гэж би бодож байна. Тэндээс тодорхой хариу ирэх хүртэл тулааны үр дүнг хойшлуулах болно гэж хэлв. Флатын доторх дуу хоолой бодох ба. Түмэн олон залуус, нялх цэцэгс бүгд өөрсдийн цэцгийг дэлбэлэх хэрэгтэй. Боломж гэдэг бол үзэсгэлэнтэй зүйл. Үүнийг өөрийн ертөнц болон илэрхийлж чадах залуус үнцэнтэй. Тиймээс та бүхэн тэрхүү агшнуудыг үүргээ биелүүлэн хамгаалах ёстой. Кихано Фраусен нэр хүндэд сэлмээ өргөж буй бүхэн миний нэрээр тангаралцгаа. Та бүхэн үүргээ биелүүлэх болно гэж. Энэ бол Sword Master, ус байгуулагч хаан, миний Фраусены анхны хууль юм. Тэгэхээр Флатын дотор байгаа хүн бол энэ улсын анхны хаан Сэлмийн мастер байв. Үзэлдэр шилжиж Влад ухаан орох ба. Влад уух ус өгөөч гэж хэлсэн сэрв. Жозеф бүгд өвдөж байна уу? Май гэж хэлж ус аягалан өгөх ба. Влад гинт цочин сэрэх ба.
Жозеф өөрийн хүчээс ирээсэнд чинь баяр хүргэе гэж хэлв. Влад, Жозеф эзэнтэй намайг уушлаарай гэж хэлэн босч ирэв. Жозеф зүгээр л бие амраа. Тусгаалan өвдөж байгаа газар байна уу? Влад, үгүй ээ, ноёнтон баярлалаа. Жозеф үнэндээ таныг үүний төлөө ингэж хол явна гэж огт бодсонгүй. Түүний ачаар тулаан хойшилсан. Влад хойшилсан гинэ гэж гайхав. Жозеф эцсийн шийд гараагүй тул дараа болгож хойшлуулсан. Ариун хаз тулааны дүрэн болон элдний мастрын хуйтай зөрчилдсөн тул нилээд түүхтэй зүйл болж хувирлаа. Элдний мастрын сахирав бат. Влад элдний мастрын сахирал бат гэж гайхах ба. Дуу хоолой надад урд нь хэлж байсан гэж бодов. Жозеф хүн хүлэг баатар болохын тулд сэлмэн мастрын сахилав батад тангараг өргөх ёстой. Ирээдүйд сайн байвал нэг өдөр тангараг өргөх болно. Влад хүлэг баатар гэж бодон байхав. Жозеф бие сайн тордож байхыг хүсье. Бид энд удаан байх нь хэцүү байх болно гэж хэлв. Влад би зүгээрээ одоо ч гэсэн. Жозеф бид тэгж чадахгүй. Учир нь би мөнгөө яаж хэмнэхээ сайн мэддэг хүн гэж хэлв. Үзэрдэл шилжиж. Алисия зочид яаж байна? Дункан. Тэд нэг нэгээрээ явж байна. Алисия би тэдэнд сануулж чадаагүй дээ. Хүлцэд өчмөр байна. Энэ дэр бас явчихсан уу? Дункан хойшлогдсон. Алисия би тахилчаар дамжуулан сүмээс хувийн хамгаалалт хүссэн. Намайг унагахаар оролцсон хүмүүсийг явуулах хэрэгтэй. Миний зүрх сэтгэл сүрч байгаа юм шиг санагдаж байна. Одоохондоо үүнийг ардаа тавья. Үүмэнтэй цаг үед илүү хүчтэй болох цаг зав гаргах шаардлагатай. Дункан одоохондоо Деомарыг бүрэн эзэмших нь илүү чухал гэж хэлв. Алисия зөв. Ямоны ургацын байдал ямар байна? Дункан тийм сайн биш байна. Ургац үрбичлэн буурсаар байна. Алисия Баарлын тариалангийн талбайг нэмэгдүүлсэн нь дээр болов. Дункан жаахан гүлээгээд ажиглууд яаж байна? Аж үйлдвэрийн бүтцийг өөрчлөх нь тийм амархан шийдэгдэх зүйл биш. Алисия за одоогоор энэ дээр арай том шийдвэр шүү. Хүнд хэцүү сорилтыг туулсны дараа өөр нэг ууд хүлээж байгаа юм шиг санагдаж байна. Ноён Дункан хүлэг баатрууд морь унаж чаддаг үстэй. Дункан юу? Тийм ээ, мэдээж. Морь унаж чадахгүй бол хүлэг баатар гэж нэрлэж болохгүй. Энэ бол сэлэмтэй адил чухал чанар. Алисия миний бодсноор Бурхад үнэндээ бүх зүйлийг өгдөггүй юм байна гэж хэлэх ба. Алисия Владыг цонхоор морь унахыг харж байв. Дункан цонхоор харах ба. Алисия таны санаа зовнилыг би ч бас ойлгож байна гэж хэлв. Влад морь унд сурах гэж хийчих ба мориноос унаж байв. Заяр арай илүү үнэтэй морьтой бол бүтэх болно гэж хэлээгүй лөө гэж хэлэхэд. Влад арай илүү үнэтэй байх ёстой юм болов уу гэж хэлэхэд. Заяр араас нь нэг сайн дагцдаад. Заяр юм хэлэхээс өмнө бод гэж хэлв. Влад би урд нь нэгийг унж байсан. Гот үүний жолоодож байсан ч гэсэн гэж хэлв. Гот тийм ээ тийм. Ноён Влад тэр нэгийг унаж байсан гэж хэлв. Заяр эн чинь ноцтой юм байна. Би өөрөө заавал сурбаж чадна гэж бодсон юм. Морь үнэхээр асуудал уу? Влад миний хэлснийг сонссон юм шиг байна. Өмнө нь ямар нэг аимшигтай юм байгаа юм шиг л байна. Заяр өнөөдөртөө ингэж болоо гэж бодож байна. Влад маргааш үргэлжлүүлэх үү? Заяр маргааш ч гэсэн битгий хий. Влад тэгэд би хизээ сурах юм бэ? Заяр бид одоохондоо хойшлуулна. Би энд ирснээсээ хойш үүнийг их сонсож байна. Заяр энэ бол шууд засаж болох асуудал биш. Эхлээд Струмаа руу буцаж очиод энэ талаар бодъё. Надад өнөөдөр өөр хийх ажил байна. Цаг хугацаа өнгөрөх тусам морь дүнд илүү дургүй болох юм шиг байна гэж хэлэн явах ба. Гот илүү үнэтэй байсан ч бүтэхгүй бол би яах юм бэ? Тэгвэл үхэр эсвэл өөр юм унаж үзүүлэх ямар вэ? Тэд морьтой харьцуулахад арай дорой байдаг. Влад чиний юм хэлэхээс өмнө юу хэлж байгаагаа нэг бодвол яасан юм бэ? Гот тэгвэл тэргэн суугаад явсан нь дээр байх. Хадагтай. Алисия чамайг тийм байгааг харах дуртай байх болно. Би ингээд явлаа. Энэ үнэт зүйлийг жүчээрүү дагуулах хэрэгтэй байна гэж хэлэн явах ба. Влад чөтгөр авг. Яг юу н асуудал юм бол гэж бодов. Дотоод дуу хоолой. Миний энерги хүчийг арай хитрхи хүчтэй мэдрэгдээд байгаа юм болов. Амьд нь тийм зүйлд хайггүй мэдрэмтгий байдаг. Влад тэгэд би яах юм бэ? Дотоод дуу хоолой. Чи энерги иш хүчийг яаж хянахаа мэдэж байх ёстой. Энийг бол дэлхий болон бусад амьд оршихуйтай харьцах арга замуудын нэг. Чи иш хүчийг хянахын тулд ааврав чөлөөтэй ашиглаж чаддаг байх ёстой. Влад үүнийг ухамсартайгаар гаргаж ирэх нь одоохондоо нэглээд хэцүү байна.
Миний аавра нилээд сул байна. Дотоод дуу хоолой. Бодит нөхцөл байдалд ашиглаж чадхаас өмнө маш их сургуулал дадлах шаардлагадна. Заярын чамд хэлснийг бод. Асхад сураагүй байж гүүхийг хичээх хэрэггүй. Влад, ойлголоо. Маргааш үдгтийн явслын дараа струм руу буцна гэж сонссон. Сүүрчийн удаа тушаад үсэх үү гэж хэлэх ба. Үзэрдэл шилжиж, зүүбэр алхаж байх ба. Баалгуур бүтгэхүүцсэн гэж хэлж болно. Гэхдээ нөхцөл байдлыг сонссны дараа эзэн ойлгох болно. Зарим давлгаа байсан болохоор далайг үзэн ядаж болохгүй. Учир нь таны авсан хохирол дамжлаас авсан хохиролтой адил байсан. Үнэхээр энэ талаар бодох тусам улам инээдтэй болж байна. Юрдийн боол гэж бодон явж байхад нь. Заяр, зүүбрийн холоод сэжмээ тулгах ба. Зүүбэр, яана, ямар агуу мэдчилгээ вэ? Та үнэхээр ингэх шаардлагатай гэж үү гэж асуухад, Заяр, би зүгээр л тэгхийг хүссэн юм. Зүүбэр, та хэр удаан хүлээсэн бэ? Танд өөр ажил байхгүй юу? Заяр, өнөөдөр бол амралтын өдөр. Зүүбэр, ингэж ашиглах нь амралтын өдрийг гар цэцэг хэрэг биш гэж үү? Заяр, амралтын өдрүүдээр хүлээгдэж буй ажлаа дуусгах гэж ирсэн юм. Зүүбэр, чиний уурлаж байгааг мэдэж байна. Гэхдээ надад ч бас өөр сонголт байгаагүй. Заяр, ямар сонин тохиолдол вэ? Миний хувьд ч бас адилхан. Зүүбэр, ямар сэтгэл гонсой тумаар юм бэ? Бид ижил даалгавартай байхад та арай илүү ойлгох хэрэгтэй. Тэгэд би юу хийж чадах байсан гэж. Заяр, эзэн барь гэвэл би барих ёстой гэж хэлв. Заяр болон Зүүбэр хоёр аварга бэлдэн хэсэг зур дайсагналцах ба. Зүүбэр, би сануулга өгөхөд л хангалттай гэж бодож байна. Бусад хүмүүс биднийг сэлэн гэж нэрлэдэгч үнэндээ тийм биш шүү дээ. Эзэн чамд 100 гэвэл чи бас 100 бицтэй. Хоцож дууссан бол үлдсэн амралтаа сайхан өнгөрүүлдэ. Хэрв энд ямар нэг цус гарах юм бол гэж хэлж байхад нь Заяр түүнийг шанаадав. Заяр болж байна. Гэр бүлийн эсрэг дайн зарлсан гэж үзэж болно гэсэн үг үстэй. Зүүбэр, манай эзэн сайхан зантай хүн. Тиймээс баг зэрэг зуулгахад зүгээр биз гэж хэлэхэд нь Заяр ахин түүнийг хүчтэй илэгдэв. Заяр, бид нэг салбар их болохоор чи доод тал иймэрхүү зүйл байхыг мэдэж байх ёстой тийм үү? Зүүбэр, үнэхээр үү? Ингээд болоо. Заяр, дараагийн удаа дахин уулзна гэж найдаа. Учир нь би эзэнтэй минь наацны чинь хөлсийг чамаас авч чадаагүй байгаа шүү гэж хэлв. Зүүбэр, надад бол удахгүй уулзах юм шиг санагдаж байна. Энэ улс орон тайван байна. Энэ бод хүмүүс өөрсдийн хүсэл зорилгын дагуу хүчээ нэгтгэж эхлэх цаг үе. Хизээ нэгэн цагт дахин уулзцгаая гэж хэлэн явах ба. Заяр, түүний зөв. Тэр цаг ирж байна. Сэлим шаардлагатай бодох тэр цаг үе гэж бодов. Үзэгдэл шилжиж. Влад тэр мовоо хуучин найз шиг санагдсан. Сайн үг хэлхийг хичээгээрэй гэж хэлэх ба. Дуу хоолой. Тэгэхээр чи могоог таньсан байх нэ. Үннийг хэлэхэд би ч гэсэн байхаж байна. Влад, хурдан уулзаад явцгаая. Би хатагтай Алисиад харагдмааргүй байна. Дуу хоолой. Тэгвэл би хийдэ гэж хэлэн дотоод хүчээр харах ба. Могоо нүүрэн дээр нь тулан ирсэн байв. Влад жаахан байхах ба. Влад, энэ найрсгаар хандаж байгаа үстэй. Дуу хоолой. Тийм байгаасаа гэж хүсэж байна. Владыг могоо тойрон ороох ба. Могоо Влад руу нүдээ ирмэв. Тэр намайг харсандаа баяртай байгаа болохоор мэдчиж байгаа үстэй. Яагаад ингэж байгаа юм бол? Дуу хоолой. Би яг тийм зүйл гэж бодож байна. Сүнсийг ойлгох гэж хичээх хэрэггүй. Тэд бол ерөөсөө энэ дэлхийн өөр нэг амьд биет юм. Энгийн нэгэн мөнгө бус сүнсээр дэлхийн эртний сүнсийг ойлгох боломжгүй. Могоо хөдөх нь модноос гэрэл цасрах ба. Влад, дулаахан байна гэж бодох ба. Модноос гарсан гэрэлүүд Владын биед шингэж байв. Дуу хоолой. Үнэхээр гайхахтай юм. Энд магтагдсан нууцтай уулзна гэж бодсонгүй. Энэ бол сүнсний хамгаалалт гэж хэлв. Үзэгдэд шилжиж. Маргааш нь эндэр. Та бүхнийг ингэж үдэж байгаадаа үнэхээр ичиж байна. Би та бүхэнд зориулж том хүлээн аварт хийхийг хүссэн юм. Гэвч гэж хэлж байхад нь Жозеф. Сэтгэл байхад л хангалттай. Одоо хайнад гэр бүлд цуурсан цорхоогоо нөхөх цаг болсон тийм үү гэж хэлэхэд Алисия баярлалаа сэр Жозеф гэж хэлв. Жозеф тэгвэл бид явцгаая да гэж хэлэн явах гэж байхад нь Дункан нэг хором шоргийн Влад урагшаа гараад ир гэж хэлэх ба. Жозеф зөвшөөрөх ба Влад ургаш гарч ирэхэд Заяр тэр шагналын явслал бэлдсэн бололтой. Жозеф тийм ээ би түүнд бид цөөн хэдүүлээ үдэх явслал хийнэ гэж хэлсэн юм. Алисия сүгдэх хэрэггүй. Маш их баярлалаа шоргийн Влад. Та энд ирээгүй байсан бол одоогийн би энд байхгүй байх байсан.
Та миний нэр хүндийг хамгаалж, сөөгрээр дүүрэн тулааныг тод гэрвтүүж өгсөн. Хичнээн их талархаад ч багдана. Тиймээс та баатар биш ч гэсэн тэр өдөр баатараас илүү нэр хүндтэй байсан тул би өөрийн нэрээ танд даатгамаар байна гэж хэлэн альчуураа өгөв. Жозеф хүлээж байсанчлан тэр бол ухаалаг эмэгтэй. Тэр Влад гэвч ирээдүйтэй залууг дэмжснээр Вайзичуудтай сайн харилцаатай гэдгээ харуулахыг хичээж байна. Тэр талархлаа илэрхийлэхин зэрэгцээ хүлээн зөвшөөрөгдөж байна гэж бодов. Влад энийг харахад маш үнэтэй зүйл шиг харагдаж байна. Шууд авчиж болох юм болов? Язгууртны өгсөн зүйлийг хинч байсан авах ёстой. Энэ бол энгийн ёс суртахуун гэж Заирын хэлж байсан үгийг санахва. Би Сэр Рүтхээс газрын самар авахаас татгалсныхаа дараа ширүүн зэмлүүлсэн. Би дахин зодуурч чадахгүй гэж бодом. Баярлалаа хатагтай Алисия гэж хэлэн агчуурыг ав. Тэнд байсан бүх хүн цочирдохва. Заир би энэ тухай бодсонгүй. Жозеф тэр арга удамжинд өссөн болохоор язгууртнуудын ертөнцийн талаар ямар ч мэдлэггүй. Дункан тэр чинь ингэж авдаггүй юм гэж сандрахва. Влад гайхав. Дункан хатавтай агчуурыг авах хоёр арга байдаг. Сэлмнийхээ үзүүрт уяж авах, эсвэл гардан авах. Нэг нь нэр хүндийг илэрхийлдэг, хоёр дахь нь хайр сэтгэлийг илэрхийлдэг. Влад цочирдохва бандсандаа тэр чихтэй. Влад би сайн ашиглах болно гэж хэлв. Үзэнгдэл шилжиж Жозеф ийм утгагүй зүйл мэдрээгүй утсан байв шүү. Мэдээж би ч гэсэн алдаа гаргасан. Энэ бүс нутагт амьдардаг шууд хэсэгтээ хоол хүнсээр дутагдахгүй байхаа. Влад уучлаарай гэж хэлв. Заир одооноос эхлэн язгууртнуудаас ямар нэгэн зүйл авахдаа эхлээд над руу хараарай. Ойлгосноо гэж уурлав. Жозеф ямартайч баяр хүргэе. Чи одоо маш өндөр хэрэгэнтэй язгууртан болох хатагтай. Алисиягийн хүндэтгэлийг хүлээсэн хүн боллоо. Энэ нь чи дагалдан баатар зэрэгт хүрсэн гэсэн үг гэж хэлв. Влад туслах хүлэг баатар гинэ. Би юу гэж гайхах вэ? Жозеф ядчил түүний нэр нөлөөтэй газруудад та хүлэг баатар шиг хүндэл хүлээх болсонд. Влад хүлэг баатар гинэ. Би хүлэг баатар болчлоо гэж бодно цочирдохва. Жозеф мэдээж зөвхөн түүний нэрээр бол магадгүй зөвхөн Дермортхтэй юм байх. Тэр эмэгтэй саяхан л барон цовтой болсон болохоор. Тийм болохоор л туслах хүлэг баатар гэж нэрлэдэг байгаа юм. Влад мэдээж ийм амархан байна гэж юу байх вэ гэж бодов. Жозеф тохиолдлоор авсан ч гэсэн та үүнийг гэж болохгүй. Энэ бол зүгээр нэг гарын агчуур биш. Алисиягийн нэр хүнд байгаа юм. Влад хэрв би үүнийг гэрчхвэл юу болох вэ? Жозеф та өөрөө л учрыг нь олох хэрэгтэй болно. Өөрийн хоёр гараараа хүлээж авсан юм чинь аргагүй шүү дээ. Влад түүний царайны төрөх бүхнийг хилээд өгч байна. Энэ нь ерөөсөө Жозеф ноёнч шийдэж чадхааргүй зүйл юм байна. Би үүнийг хизээж гээхгүй гэж бодов. Жозеф төгсгөл нь сонирн болсон ч гэсэн таны ачаар энэ зүйл дахин шаардлагагүй болсон гэж хэлэн нэгэн бичиг үзүүлэх ба. Влад бичгийг харна. Өрийн бичиг үү? Жозеф тийм ээ, энэ бол Алисия 10,000 алт зээсэн гих өрийн бичиг. Влад 10,000 алт гэж тайхах ба. Жозеф хэрв тулаанд ядагдвал шин цэргүүдээ аюулгүй үлдээх гэсэн арга зал байсан юм. Бүх хэрэгэн солоо алдлаа гэхэд Алисия өөрийгөө тушаахад бэлэн гэж хэлж байсан. Тэгж байж л түүнийг энэ дээрээс аврах цорын ганц арга болох байсан. Мэдээж тэр үнэхээр мөнгө зээлээгүй л дээ. Влад заавал Алисия хатагтайг авчих ямар нэг тусгай шалтгаан байгаа юм уу? Жозеф тулаанд ядагдвал заламжлах эрхээ алдах байсан. Адагдсан ч бай, ялагдсан ч бай хамаагүй. Ёс суртахууны зөвтгөл гэдэг бол үнсэн дунд нуугдсан цогтой адил. Зөв салхитай тааралдвал хизээд дахин бадрах боломжтой. Алисиягийн оршин тогтнол Вайзидийн гарт байгаа цагт энэ дэр дарамт шахалт мэдрэхээс өөр аргагүй. Влад ойлголоо. Би баг сага ойлгож байх шиг байна гэж бодож байхтана. Влад юу вэ? Тэр талын ойн гүнээс нэг юм сонсогдох шиг боллоо гэж хэлэн тэр зүг рүү харахад морьтой цэргүүд ирж байх ба. Влад дээрэмчд үү гэж хэлэн игдээ суулгах гэж байхтана. Жозеф сэлмэд алдхий. Энэ бол тулаан эхлэхээс өмнө миний бэлдсэн зүйл гэж хэлв. Маркус Жозеф ноёнт нь шодрох шагналыг авахын тулд жаахан хугацаа шаардлагдлаа гэж хэлэн нэгэн цустай ууд өгөх ба. Жозеф сайн ажиллаа, босчуулна. Ахалж байсан баатар Влад руу харна. Энэ залуу юу? Алисия хатагтай нэр хүндийг өөрийн гараар хүлээж авсан дагалдан баатар. Сурууж мэдээ хэдийн хаа сайгүй тахсан байлээ гэж хэлв. Жозеф хожим нь ядаж түүнд зөөлөн хандаарай гэж хэлв. Маркус Влад руу маш зэвүүнээр харах ба. Влад
Түүний мөн чанар нь миний бусад баатруудаас мэдэрдэг энергиэс өөр юм. Арга удамжинд мэдрэгддэг тэр их аюулын мэдрэмж шиг. Миний зүн совин тэгж хэлж байна. Энэ хүн бол тайвширч, сэрэмж алдаж болох хүн биш байна гэж бодов. Жозеф: "Хэрв та Стурмаа руу буцах гэж байгаа бол хамт явах уу?" Маркус: "Бид шууд буцах хэрэгтэй гэж бодож байна." Жозеф: "Харамсалтай юм." Маркус зүтгсэнд чинь баярлалаа, Маркус. Би зөвхөн Вайзидийн нууц хэлмний үүрэгтэй үнэнч байсан төдий гэж хэлв. Вад Вайзидийн нууц хэлм ээ? Энэ хүмүүс юу вэ? Бас тэр харц сүнх юу юм бэ гэж бодох ба. Жозеф: "Тэр юу болохыг сонирхож байна уу гэж Владаас асуух ба. Влад: "Тийм ээ, багсаага." Жозеф: "Түүн дотор язгууртнуудын ертөнц агуулгадж байгаа юм. Хэрцгий зэрлэг. Бас хинч хэнийг ч уужладаггүй газар гэж хэлэх ба. Утан дотор эндрийн толгой байв. Үзэгдэл шилжиж Вайзидийн харшид." Рагмус: "Жозеф: Стурмаар хэсэг мөргөлчөд дайран дах гэж байгаа бололтой. Тэдэнтэй уулзах уу гэж асуух ба. Петр: "Вайзид, тэд тэгхийг хүсэхгүй байгаа бололтой гэж хэлэх ба. Тэд зүгээр л чимээгүйхэн хажуугаар нь өнгөрч лууны мөрийг харчаад явах болно гэсэн. Жинхэнэ шүтлэгтэй мөргөлчдийг харалгүй, үнэхээр удсан байна гэж бодох ба. Тэдэнд мэдэгдэхгүйгээр баг зүйл өгөхөд буруудах зүйлгүй гэжтэй гэж хэлв." Рагмус: "Таныг ингэж хэлнэ гэж мэдэж байлаа ноёнтон." Петр: "Бас миний хоёр дахь хүү болон Влад. Тэд энэ удаад гайхалтай зүйл хийсэн бололтой." Рагмус: "Тийм ээ ноёнтон. Өвгөн хүний зүрхийг хүртэл савлуулахаар үг тайлан дээр байсан." Петр: "Сэлмийн мастрын анхны сургаал уу? Үнэхээр удаан хугацаанд сонсоогүй үг байна гэж бодох ба." Петр: "Баталгаажсан угсаа гарал, авьяас чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж хэрэгжүүлж байсан шигшээ боловсрал. Хатуу чанд хадгалагдж ирсэн үнэт эрдэнэсүүд. Үүнээс болоод анхны сургаал шаардлагатай туйшилсан нөхцөл байдалд тэднийг шахах тохиолдол алга болсон. Баатруудыг тийм нандинан үсгэж байгаа үнэ үед харахад ховор зүйл байх байлаа." Рагмус: "Та тэнд байсан бол сайхан байхгүй юу?" Петр: "За зөвхөн би ч биш л дээ. Таалагдах хүмүүс нилээд хэд байх байсан. Энэ нь Вайзидийн алтан үеийг санагдуулж байна. Өвгчүүд жижигхэн ангаахайнуудад зориулж пичийг авчирч өгөх гэж байна да гэж хэлв. Тэр үнэн гэж юу? Баатартай тулалдсан гэсэн үү? Бүр өөрийн гэсэн ертөнцөө бүтээсэн сурагтай. Аимшигтай юм. Тэр үнэхээр боломжтой гэж юу? Ямар ч язгуур гаралгүй арга удамжны тэнүүрч авра ашиглан гинэ. Эцэст нь би нэгийг нь сонгоно гэж бодов." Үзэгдэл шилжиж сурагч баатрууд хоод идэж байх ба. Сурагч баатрууд: "Сонссон уу? Влад даалгавраа гүйцэтгээд буцаад ирсэн гинэ. Тэр үнэн гэж юу? Баатартай тулгдсан гэсэн үү? Бүр өөрийн гэсэн ертөнцөө бүтээсэн сурагтай. Аимшигтай юм а. Тэр чинь яаж боломжтой юм бэ? Ямар ч язгуур гаралгүй арга удамжны тэнүүрч авраа ашиглан гинэ гэж ярилцах ба. Влад: "Үдсэж үхэх нэ. Бараг сар орчин болчихсон уу гэж хэлэм. Хоолны танхимд орж ирэв. Сурагч баатрууд бүгд түүнийг ширтэх ба. Влад: "Гарал үүсэл сайн муу байх. Хэрэгэм зэрэг өндөр нам байх нь одоо чухал биш болсон. Хүүхдүүдийн гудамжны зодон дууссан. Би бүрэн өөр ертөнцид зогсох нэгэн болохоор гэж бодно. Муухай харав бүгд чимээгүй болов." Энэ удаагийн Parfmine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартав. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.